Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд ерөнхийлөгчийн нэрэмжит олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ. Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах, үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм. Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээн гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын аюулгүй байдлын гадаад дотоод орчин эрс өөрчлөгдөж буй энэ цаг дор үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухааны технологийн ололт амжилт, инновацийг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ аюулгүй байдлын болон эрсдлийн үнэлгээгээр төр засаг цэргийн дээд удирдлагыг хангахад энэхүү хүрээлэн нэн чухал үүрэг гүйцэтгэх гэдэгт Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний командагч итгэл дүүрэн байна. Цаашид энэхүү хүрээлэнд олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал хилцүүлэг, тогтмол зохион байгуулагдаж, улс оронд нэн шаардлагатай бодлогын зөвлөмж, эрдэм шинжилгээний бүтээлийг цаг алдалгүй гаргадаг үн цэнтэй эндэр болно гэдэгт бас итгэл төгс байна. Мөн хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуй нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ. Монгол Улсын ерөнхийлөгч Зэвтүүрсний ерөнхий командлагч Ухнагийн хөрсгийн санаачлагаар үндэсний Батлан хамгаалах сургууль дээр олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Олон улсын хүрээлэн манд байгуулагдсанараа Батлан улс салбар төдийгүй үндэсний аюулгүй байдлын хангах бодлогын хэмжээнд судалгаа явуулах юм өндөр ач холбогдолтой. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх болон Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Батлууд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Бямба Жаргал, Зэвсэг түвшний жанжин штабын дарга Дэслэгч генерал Гамбямб, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Хилийн цэргийн командлагч Хошууч генерал Бямбсүрэн, Зэвсэг түвшин жанжин штабын удирдлага, үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.